Jamra bindu de usudun. За ямагтаачих. Хүн чулуу мэдстэгэлээ тогтоо сонсоо. Соннор хизээд илүүддэггүй. Тийм ч учраас махаараа хоёр байгаа үтэ. Үг үргэж илүүддэг. Амн дундаа ганцал байгаа үтэ. Тиймээс нэ эхлээд ном гүн сонсож суудаг. Ном гүн сонсож сурах нь байна шүү дээ. Соннорт хийхэндэн үйлдэнэ. Хэцүүгийг нь сонссны дараа хүлчиж тогтоож сурсны дараа үгэнд битгий яара. Ширтээ нүдээр хар. Буцаад нь тайвширч сонс. Ердөө үгийг эдэс гэж бод. Үг хэллэх ухаан цаашаагаан хоолон хүрдэнд захирагдана. Тэр болтол болоогүй шүү. 5 мэдрэхүйгээр байдлан тандаж сур. Сонроо аюулгүй. Сонроор аюулыг маш сайн толдож. Чоноо баага юу дайсан уу? Нисэж ирэх сумуу. Чи айн. Чи уурлан. Чи цөхрөнгөө барна. Чи өөрийгөө буруутгана. Наад мэдрэмжүүдээ хаяа. Өөрлөө чин хэлэх үгс хаттуу шүү дээ. Үнэндээ өнгөрөх үгийг хүртэл соннордож өнгөрөөж болдгийн. Тиймээс нь сонсож сурахтан чих оюунан ажиллуулахгүйгээр ч сонсож болно. Тэгэхдээ нэг л асуултыг дотроо бадраа. Чиний тухай ярих хүн юу хүсээд байгаа юм бэ? Чамд энэ үгээр юу хуулах гээд байгаа юм бэ? Энийг төвчж сурсны дараа оюуны цэнийг нь оройн хүрдэн соннортойгоо холбогдоод ирнэ. Байдал чинь тодорхой болно. Ингэж хүмүүний харилцаанаас байдлаа тодорхойлж чаддаж дөнгөсөн бол огторгүйн шивнээ сонссон чин дээр сүнснүүд хүртэл шуугилдж л байдаг. Бүрч илүү хүнээс их хов ярина. Хүмүүнээс нь илүү хов ярин шүү дээ. Шуугилдаад л. Танай хүүхэд, манай хүүхэд. Энэ би тэр сүг мах байна. Эдшний ертөнцийг нэнийх сүнсний ховыг сонсож сурахад эхэндээ дасахад хэцүү. Шуугаад байгаа ч юм шиг ялгаж сонсоход төвөгтэй. Гэхдээ шуугаан тарчлаа мэт чихний шивнээ мэт араас сэнгнээд л байдгийн. Битгий яагаад гэвлээ? Чиний сонсон чинь ажиглагддаггүй. Соннорт ямар харааны төв байдаг биш. Эндээс нь тэр сүнсэн
биетүүдийн шууган хаашаа чиглээд байгааг тунгаахын тулд эхлээд хүний хов зүхлийг сонсоод сурчих. Энд сэтгэл зүйн хат байх юм бол хүссэн хүсээгүй сонор тэлэлтэнд үзэгдэж өөрийгөө номготгсон хүм сүнсний шивнээ сонсож эхэлдэг. Эхлээд өөрийгөө номготгож сонордож дийж сурах хэрэгтэй. Ард дээр нь сүнсний шивнээ сонордох нь байна шүү дээ. Битгий хариул. Хизээж битгий сүнсэнд хариул. Урд залаагүй л бол хинж чиний зочин биш. Тиймээс чамд л ял үгүй. Хариулсан тохиолдолд чи ялтай болж үүрэг гүйцэтгэлийн талбарт ороод ирнэ. Тиймээс тунгаахад таахад ихээ цагийг нь зарцуул. Ишгэнэ. Ард хоолонд алтнуусан миний хөө. Би зовсон нэгэн шүү туслаач. Эсвэл архирах бахирах хоол яр. Алд биеийг чинь химлэж атгаг зүрхэнд чинь наалдаж бодлыг чинь хувьсгаж болон болгоно. Гих тэрний шивнээ хүртэл энэ ертөнцид байдаг. Зүгээр сонордож байгаа чинь хизээж баригдахгүй. Яагаад гэвэл харааны төв байхгүй юм чинь баригдахгүй. Гагц хүү энд үйлдэлтэй байвал чи баригдэн шүү. Тиймээс сонорч байгаагаа сочооноос салга. Яагаад гэвэл сүнсний шивнээс очоохоор баригдах гээд байдаг юм. Сочин нэг та нарын харна цочих гээд байгаа шүү дээ. Бидний харна сочин гэж ярина. За тэгвэл сочооноос салахын тулд юу хийх вэ? Бид нар сонсож болно. Сочооноос салгаж баригдашгүй байж сур. Сочих дадлыг хаях амархан. Юунд дуулж химэн хүн сочмохоо юм бэ? Юунд хүмүүн сочмохоо юм бэ? Ямар дунд нь харамаар тодолмоор санагддаг юм бэ? Харааны мэдрэлийг сонорын мэдрэлээ салгах цагт чи сочооноос сална. Сочхоо болно. Яагаад гэвэл сонроо чи харааны төвтэйгөө холбоо сурчсан учраас сочмохоо. Сочно харна айна. Энэ бүхэн дэс дараалалтай иймээс чиг. Наадах сүнсний тоглоомонд орохгүй тулд харааны мэдрэлийг сонрын мэлмигээс салга. Энэ чухал. Сонрыг сонор чигээр нь таньж мэд. Энэ бор шууны чимээг энэ хэрээний гууглаахаа. Энэ салхитны эсгэрээ чи харж баталгаажуулахаа болов. Нохой хуцаж байна. Чун архирж байна. Хүн ховлолдож байна. Харах дадлаа ангаахын тулд бид нар толгой тонгойлгож нүдийг анаар байгаа юм. Анхаарлаа сонортон аваа сурч байгаа юм. Сонортон анхаарлыг аваа сурах юм бол чи харахгүйгээр тэрийг юу гэдгийг мэднэ. Харж баталгаажуулахаас татгал заадал бай. Нэг л өдөр ерөнхийдөө гээд хэлэх юм бол 80 өдрийн дараа сочхоо болчихно. Зарсийгээд бие чинь хөдлөх гээд байна. Биеийн хөдөлгөөнөөс сонрыг салга. Тиймээс л
тонгоож бие хөмж сурдаг юм. Эрчимийн хавчигт хэр баргийн сүнс нь халдашгүй. Тиймээ суухыг хавчиж толгой тонгойлгодог юм. Тийгээ анхаарлыг л сонор дээр тавиад нь айх айдас зүрх балболцохыг өөрөө сонсхийг хичээ. Энэ чимээ, энэ анир, энэ сүнсний шуугианд миний зүрх анзаарахтай болоод балбалзаад эхэллээ дээ. Танихгүйг далд ухамсараас авахын тулд зүрхнээс чимээ болгоод авчих хэрэгтэй байдаг юм. Айталдаач тэр байсан тэр зүрхний айдас хэлэнг давах арга нь зүрхээ эргээ сонсох байдаг юм. Энэ үед ард чинь байгаа баавгач чамайг айлгахаа болно. Урд чинь байгаа аттаатан чамайг хөнөөхөө байчих. Учир нь хим чинь хэлбэлзэхгүй, хөх чинь талбалзахгүй. Иймээс эрчим бөмбөлгийн хамгаалалтаар сонрыг л ажилуулж бөмбөлгийг л талбалзуулахгүй байвал хамгийн сайн хамгаалалтанд сурч байгаа тэр. Чи балболцоо. Чи баталгаажуулдаг учраас л нүд биеийн хөдөлгөөнтэй байгаа юм а. Тэр тунгаага сомнордоо сурцсан байхад хөдөлгөөн эвслэхийг дараад нь тулаан тололдохыг болгоод нь хөгжүүлж болно. Гэхдээ салангад байгаа цагт ухамсар чинь илүү тэлж зөвхөн нэг тулаанч биш дайчин болж мэндэлдэг юм. Тулаанч дайчин хоёрын ялгаа ийм. Тулаанч гэдэг 5 мэдрэхин зэрэгцээ хөдөлгөөн. Дайчин гэж юу юм? 5 мэдрэхин салангад хөдөлгөөн. Яагаад гэвэл дайдах гэдэг чинь оюуны тулаан. Тулалдах гэдэг чинь биеийн дадал. Ухамжтай өөрсөлвөн. За ингээд дайчин тулаанч хоёрын ялгааг нь одоо нэг ухвууд. Тиймээс тулалдаж сурыг гэх юм бол дасгал хий. Дайдаж сурыг гэвэл тунгааж сур.